За сайн байцгаана уу. Монгол өрхийн тариаланч группийн админ Батуян байна. Тэгээд энэ удаа лойлыг хэрхэн хялбар аргаар консервлэх талаар одоо ярьж өгье. За энэ бол сам марзана гэдэг сорт. Лойлыг консервлэхэд сорт их чухал. Одоо жишээлбэл энгийн бөөрийнхий сортуудыг, цэхэрлэг сортуудыг консервлэх юм бол хадгалтын хувьд одоо эсэх бактери үржих тийм эрсдэл үүсдэг байгаа. Тэгээд аль болох зориултын сортыг дайрчлах, паста их, соус их ашиглаж ивэл их зүгээр. Сам марзана бол их алдартай сорт. 1770 онд Чилийн эрх баригч одоо Наполеон ванд улсад үрийн илгээснээр одоо Италийн өнөөгийн Италийн Неаполь хотын ойролцоо бол анх энийг тарьж эхэлсэн байдаг. Ургалтын хувьд одоо 1850-ад оноос эхлээд энэгээр хамгийн анхны одоо пастаг хийж эхэлсэн байгаа. Чирио гэдэг компани гэдэг. 1854 онд үүсгэн байгуулагдсан. Тэгэл ер нь бол сам марзаногийн одоо нэр хүнд бол дэлхийд даяар зураатсан. 2012 онд одоо Италийн засгийн газар энэ лойлийнхоо үн цэнийг авч үлдэхийн тулд одоо тусгай хууль баталсан байгаа. Тэгээд Италийн ерөнхий сайд байсан Берлускони бол одоо дэлхийн бомдэрийг ерөөсөө хоёр хуваана. Нэгийг сам марзана, нэгийг нөгөө нь бол бусад бомдэр юм а гэж одоо хэлж байсан. За тэгээд яагаад энэ сам марзана одоо паста хийхэд тохиромжтой байдаг вэ гэхээр ийм их махлаг идтэй, ийм зузаа шүүс багтай. Тэгэд бас зузаа хайрцтай. Зузаа хайрцтай болохоор хадгалт хэвэрлэлтэй. Жишээлбэл энэ одоо хураагаад 20 орчим хонжоо гэхэд ерөөсөө шин дээрээ байгаа юм шиг гоё юм. Шинээрээ ингэж галзаж байгаа биз. Гэтэл одоо зарим өөр сортууд бол ингэж хадгалт бас даахгүй ингэж үрчиж, хорчих юм, царай зүс алдах тийм байдал үүсдэг байгаа. За тэгээд ийм махлаг учраас паста хийхэд хэмжээний өтгөн гардаг байгаа. Дээр нь бол өөрөө одоо энгийн бомдэрэг бол ялгүй эсэглэн учраас хүчилдэг шин чанар нь одоо бактери өсөлтийг хязгаарлаж өгч байдаг байгаа. За тэгээд ямар ч байсан ийм зориултын сорт одоо сонгож авал их зүгээр. Дараа нь дээр нь давс бас их чухал. Одоо жишээлбэл энэ бол ямар нэгэн нэмэлтгүй те өөрөөр хэлбэл йоджуулаагүй энгийн соёл давс байна. Йоджуулсан давс бас ашиглаж болохгүй юу гэж хүмүүс бас асуух бах. Йоджуулсан давс ашиглаж болно. Гэхдээ яг цэвэр йодоор баяжуулсан байвал болно. Зарим тохиолдолд бол давсыг калиен йодоор баяжуулдаг. Тэр нь болохоор одоо тухайн даршилж байгаа бүтээгдэхүүний ногооны амд, үнэр, өнгөнд өөрчлөлт өгдөг учраас аль болох одоо татгалзах хэрэгтэй. Ягаад гэвэл эрсдэлтэй шүү дээ, бид нэр калиен йодоор баяжуулсан байх уу юуг нь мэдэхгүй шүү дээ, тийм учраас энгийн давс зүгээр энгийн соёл давс ашиглаж байгаарай гэж зөвлөх байна. За энэ арга бол одоо зүүн Европын орнууд түгээмэл ашигладаг. За ингээд лойлоо ингээд хийчихье. Нараа ингээд махлаг иднээс одоо янз. Нэрээ энэ болохоор сам марзаногийн одоо хамгийн сүүлийн хувилбар гэж хэлж болно. 2019 онд Испани Севильягийн их сургуульд гаргаж авсан байгаа. Физик чанарыг өөрчлөхгүйгээр зөвхөн антоцианид олгочихсон. Энгийн сам марзана бол яг ийм улаан өнгөтэй байдаг. Энэ бол ингээд антоцианид олгочихсон байгаа. Антоциан гэдэг маань юу вэ гэхээр одоо байгалийн гаралтай хамгийн хүчрхэг антиоксидант, өөрөөр хэлбэл нэрсэнд байдаг тэр ягаан өнгийг өгж идэг. Бодис байгаа. Тэгээд хор тавдарт
хор тавдрын эсрэг үйлчлэгээ тий. За тэгээд ингээд голоор нь 2 хуваагаал савлаад байна. Энэ хараа ийм гоё шүү дээ. Махлаг идэн ийм зузаа. Тэгээд ийм сортуудыг дашилж консервлоход одоо амт нь хүртэл шал өөр өгдөг байгаа. Энгийн лойлыг хийснээс энгийн лойл ч нөгөө шүүс ихтэй болохоор тийм усрахаг усан амттай болчдөг бол ийм сан марзаны төрлийн ч юм уу те ийм зориултын цилиндр хэлбэртэй сортууд бол илүү гоё болдог байгаа. За ингээд хийгээд бай. За саримс нэмж болно. Саримс бол одоо лойлтой хамгийн сайхан цогцдог гоё амт үнэр өгдөг. Ялангуяа шүүсэнд нь. Тэгэхээр нэг хүмүүс байхад л бол нэг ихээр хэрэггүй. За тэгээд соёл давснаас нэг халбаг хийчих. За одоо энд юугаа шилээ сайхан ариутгсан байх хэрэгтэй. Тэгээд хаагийнхаа өмнө амсар нь хуурай байх ёстой. Одоо таг болон шилний амсар хуурай байж гоё болдог байгаа. За тэгээд ингээд их чангалахгүйгээр таглаад орхичихно. Ерөөсөө л энэ. Одоо чаналтын явцд бол өөрөөс нь шүүс гараад эд дайны шүүс гардаг байгаа. Тэгээд яг энэ аргаар бэлтгээд 2-3 жил чадгалж болдог байгаа. За давуу тал нь юу юм бэ гэхээр те ямар нэгэн одоо уксус орохгүй байгаа, амтлагч орохгүй байгаа. Амтлагч ороогүй болохоор помидорын нөгөө үндсэн амтыг алга хийдэггүй. Энийг бол дараа нь хоолнд хэрэглэж болно, паста хийж болно. Зөвхөн одоо жишээлбэл амтлагчтай ингээд дарсан лойлыг бол зөвхөн одоо хачир маягаар ашигладаг бол энэ лойлыг бол блендер дээр соус болгоод хэрэглэж болно те паста хийж болно. Дээр нь бол талхан дээр тавиад нарийнхан цусыг талхан дээр тавиад идэж болно. Хоолнд бас хийж хэрэглэж болно. Спагеттинд. Тийм. Тэгээд яг өөрийнх нь лойлын үндсэн амт нь өөрчлөгдөв гэдэг учраас их гоё олон талын хэрэглээтэй болчдөг. Дээр нь бол одоо химийн янз бүрийн нэмэлтүүд ороогүй учраас илүү эрүүл байдаг байгаа. За тэгээд энэ яг энэ арга бол одоо 214 жилийн өмнө албан ёсоор одоо бүртгэгдсэн байдаг. Францын тогооч Николас Франсуа Апарт гэдэг мундаг тогооч байсан. Тэгээд тэр хүн бол өөрийнхөө одоо амьдралын туршлагаар лааз болон шилэнд мах ногоо хийгээд усанд удаан хугацаагаар буцалгаад таглаад явхад бол одоо жил хадгалж болдог гэдгийг мэддэг байсан. Тэгээд 1809 онд Наполеон Орос руу дайн хийх гэдэг одоо хүнснийхээ асуудлыг ер нь шийдэж явахгүй болохгүй юм байна гэдгийг бол маш сайн ойлгож ирсэн. Тэгээд айгүй том уралдаан зарласан байгаа. Одоо хоол хүнсийг хэрхэн удаан хадгалах технологи одоо нээж илрүүлэхтэй инновацийн уралдаан зарласан байгаа. Тэр уралдаанд бол Франсуа Апарт бол ерөөсөө ямар ч өрсөлдөгчгүйгээр төрүүлсэн. Тэгээд Наполеон үүнд нь баярлаад тухайн үед 12,000 франк өгсөн байгаа юм. 1809 онд. Энэ нь бол өнөөгийн $300,000 байхгүй. $300,000
$300,000 чинь 1 тэрбум төгрөг шүү дээ. Тэгээд өөрийнхөө гарын тоогооч бас болгочихсон апартыг. Апарт эдгээр одоо энэ технологиг нээсэн боловч Английн одоо механикч Питер Дюрант бол яг одоо энэ миний хийж байгаа технологиг бол патентлж авсан байгаа. Гэхдээ Дюрант Франсуа Апартаас энэ технологиг авсан гэдэг бол өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. За одоо ингээд нэг алтан дүрм гэх юм уу нэг юм байгаа. Одоо та помидорыг ингэж бүтнээр нь дарслах те паста хийх эсвэл одоо нөгөө консервлэгчтэй те бид нэр тусгай амтлагч бэлдэж холж жагаад шүүс хийгээд консервлдэг те тэр аль ч тохиолдолд нь 140 хэмийн халуунд 40 минут буцлагдаг байгаа. Энэ бол ерөөсө ганц алтан дүрм. Тэрнээс одоо удаан буцлах юм бол энэ помидорын дууга шимтэж илийн бодис нэгдүгээр дүүрээ алдагдана. Хоёрдугаарт бүтцэн ингээд эвдрээд нөгөө гоё хазууртай байдал нь ингээд бас алга болчдөг. Дээр нь бол одоо энд агуулгаж байгаа тэр олон төрлийн шим бодисууд те ликофен, антоцианин гэдэг чинь хүчдэг байгаа. Тэгэхээр 140 хэмийн халуунд 40 минут буцлах нь жигнэх нь байна. Дукаунд хийж болно. Дээр нь бол одоо кастрултай усанд бас хийж болдог байгаа. Тэгээд энийг бол ерөнхийдөө бол пастеризац гэж хэлдэг. Энэ бол одоо Английн, Францын химич Лью Пастерийн нэрээр нэрлэгдсэн. Одоо пастердах гэсэн утгатай үг шүү дээ. Энэ бол хариуцгал явагдаж байгаа тийм жигнэд бактери вирусыг устгадаг. Лью Пастер бол бас одоо онлын хувьд бол Франсуа Апартт бол зөвлөгөө өгсөн гэж түүхэнд бичигдэж үлдсэн байдаг. За ингээд 210 жилийн өмнөх аргаар одоо ингээд хадгалж болох нь байна. Тэгээд одоо бусад шилнүүдэд дүүргээд тухайхгүй ямар ч үсэн халаа. Нэг анхаарах юм байдаг. Та одоо энэ бол ингээд хүүтэн шил байгаа тийм. Хэрвээ та өөр нэмэлт шүл хийсэн бол энэ чинь халуун болж температурын хувьд өөрчлөгдөх байгаа. Яг ийм аргаар хийсэн бол та тухайкондоо ч юм уу тийм буцсан усандаа ингээд хүүтэн багт нь хийгээд буцлах хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Одоо нөгөө шил хагарах тийм тэрнээс нь хамгаалж. Хэрвээ та энэ лүгээ халуун соус нэмж болно эсвэл тусгай нөгөө зориултын амтлагчтай бэлтгэлээ нэмэх юм бол энэ чинь бүлээн байгаа учраас шууд буцалж байгаа ус руу хийж болно. Халуун дуккогонд хийж болно. Заавал урдчлан халаах шаардлагагүй гэж хэлж байгаа. За одоо энэ шилнүүдээ газ дүүргэе.